За сайн уу бүгдээ. Арс эхлэхний дараагийн бодлого орж байна. За энэ дутгийн бодлогот болохоор C1 багтаамжтай концентрийг U хүчтэд холбож залгаж цэнэглээд дараа нь цэнэгүй концентратай холбоход эхлэнд ялгарсан тогтворж хүртэл эхлэнд ялгарсан дулааныг олгосон бодлого байна. За одоо энэ бодлогыг бодоход эхний нөхцөлийг бичье те. C1 багтаамжтай концентрийг хүчтэд залгасан U хүчтэд залгаад тэгэхээр энэ концентр C1 U гэсэн цэнэгтэй болчихно те. За конденсаторын энерги бичээ C1 U квадратыг хуваах анхны энерги юм гэсэн. За дараа нь одоо энэ конденсаторыг C1 конденсаторыг цэнэгтэй байгаа конденсаторыг цэнэггүй C2 гэсэн конденсатортой холбогдсон гэсэн үг тийм. За тэгвэл энэ системийн хувьд болохоор энэ нийлбэр энергийг бичиж үзье. Нийлбэр цэнэгийг бичиж үзье тийм. Q2 тэнцүү C1 дээр нэмэн C2 ямар нэгэн U гэсэн хүчтэлтэй болцсон байна тий. За энергийг бичиж үзье. Ерөнхий багтаамж нь болохоор C1 дээр нэмэх C2 U штрихийн квадрат хувахан 2 гэсэн энергитэй болцсон. За одоо тэгээд энэ хоёр цэнийг тэнцүү байх хэвээр. Яг л энд байсан анхны цэнийг л ингэж хуваарлаж авсан тий. Тэгэхээр C1 U тэнцүү C1 дээр нэмэх C2-ыг өрчгөн U штрих. Эндээс тогтворсны дараах хүчтэй гэдэг бол C1 U хуваах C1 дээр нэмэх C2 гэж гарч байна тийм. За одоо эцсийн төрлийн энергийг олъё тийм. C1 дээр нэмэх C2-ыг хуваах 2-ыг C1-ийн квадрат U квадрат C1 дээр нэмэх C2-ийн квадрат байна. За тодорхой хуулиар C1 U-ны квадрат квадрат арил за ингэж. Тэгээд хувахан 2 C1 дээр нэмэх C2. Энерги юм болчихно. За эхлэхэд ялгарсан дулаан гэдэг бол энэ хоёр энергийн өөрчлөлт байх хэрэгтэй тийм. V2-оос хасгана V1 гэсэн үг. За хасъя. C1 U квадрат хувахан 2 C1 дээр нэмэх C2 хасгана C1 U квадрат хуваах 2 тийм. Ижил хуваар өгч. 2-ыг өрчгөн C1 дээр нэмэх C2 чинь ерхий хоёр болно. За C1 U квадратаас асуун C1 квадрат U квадрат. C1 энэ дээр квадраттай шүү дээ. Квадраттай үстэй хэцүүлж юм нэр чинь тийм C1. Тэгвэл энэ чинь ингээ хураагдах юм байна тий. Тэгэхээр энд чинь C1 квадрат U квадрат C1 квадрат U квадрат хаслаа. Хасахтаа гарах гэдэг юм тий. Энэ энерги багассан байгаа шүү дээ. Буруу хасцсан байна шүү. За яг хасахтаа л гарах юм. За хасах тэмдэгтээ C1 C2 U квадрат гэсэн үг тий. Энэ болохоор эцсийн энерги нь багассан байгаа байхгүй. Анхны энерги нь их энерги байжсэн аа. Ингээд дулаан ялгарсан гэсэн үг. Тэгэхээр ялгарсан дулаан гэдэг бол өөрөөр хэлбэл V1-ээс хасган V2 нь эерэг таагаар гэсэн үг байхгүй. Тэгэхээр C1 C2 U квадрат хуваах нь 2 C1 дээр нэмэх C2. За тоон утгуудыг нь орлуулъя. 300 вольт байгаа. Энэ чинь болохоор 100 240. 10-ын хасаг 4 өрчгөн 2-ыг өрчгөн 10-ын хасаг 4 9-ийг өрчгөн 10-ын 2 зэрэг байж байгаа. 4 зэрэг болно. Хуваах нь 2-ыг өрчгөн 3-ыг өрчгөн нийлбэр цэнэг чинь 3-ыг өрчгөн 10-ын хасаг 4. Хасаг 4 дээр энэ хураглаа. 3 9 2 энэ чинь бүгд хураглаа. 3 жаул дулаан ялгарсан гэж гарч байна. За энд бол ялгарсан дулаан нь бол энергийн зөрүү байх хэвээр. Анх V1 гэсэн энергитэй байж байгаад дулаан ба энерги гэдэг ингэ задарсан гэсэн үг байхгүй. Тэгээ ялгарыг хасгаар хасах тэмдэгтээ гараад ирэх бага энергиээс хассан байна. За бодлого ингэж бодогдож байна.